Нэгүслэр дүүрч амьдрахгүй номын 2 дугаар бүлэг. Сайн мэдээ ба аврал. Хэрэв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрж, Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдана. Хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрч авралт хүрнэ. Ром 10 дугаар бүлгийн 9-10 дугаар эшлэл. Сайн мэдээг бүрэн ойлговол нэгүслийг илүү сайн мэдэж авна. Харамсалтай нь бид хаанчлалын сайн мэдээгч, түүний хүчийгч дутуу мэддэг. Үүнээс олж өөрсдөө сайн мэдээг зохион, дээр нь нэмж хачирлан олон алдаа гаргадаг. Эсвэл нэг удаа л сонсоод болсон сайн мэдээ дахиж хэрэггүй гэд орхисон байдаг. Түүнчлэн энэ хүнч хүлээн авна эсвэл авахгүй байх хэмээн өөрсдийнхөө тунгааж дүгнэлт өгдөг. Христийн нэгүслийг мэдхээс өмнө сайн мэдээг зайлшгүй ойлгож мэдэх хэрэгтэй. Сайн мэдээний алхмууд. Библиэлд юу гэж байгааг авч үзье. Лук 23 дугаар бүлгийн 33 болон 39-43 дугаар ишлэлийг харъя. Тэд гавл химээх газар хурж ирээд тэнд түүнийг цовдолж, хоёр гэмт хэрэгтнийг нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Тэнд үлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж, "Та чинь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач" гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн, "Чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг авч байна. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү" гэд. Тэр Есүсээ, "Та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай" гэв. Тэгтэл Есүс түүнд, "Үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Деваач нь байх болно" гэлээ. Лук 23 дугаар бүлгийн 33 мөн 39-44 дугаар ишлэл. Энд Есүсийн баруун зүүн талд цовлогдсон хоёр гэмтний талаар гарч байна. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж, "Та чинь Христ биш үлээ? Өөрийгөө бас биднийг авраач" гэсэн. Харин нөгөө гэмт хэрэгтэн нь нөгөөгөө зэмлэн, "Чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу?" гэж байна. Энэ хоёр хүний нэг нь Христийг хүлээн авч, нөгөө нь доромжилж үгүйсгэж байгааг тодорхой харж байна. Хоёр дахь хүн юу хийснийг харцгаая. Нэгдүгээрт, хоёр дахь хүн Бурханаас айхгүй байна уу гэж хэлснээс түүнийг үнэхээр эзнээс имэж байгааг харж байна. Хоёрдугаарт, гим нүглээ яш итгэлээ хүлээн зөвшөөрч байна. Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг авч байна гэж хэлжээ. Гуравдугаарт, тэр хүн Христийг хэн гэдгийг ухаан ойлгож, харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү дээ гэж хэлж байгаа. Үнэхээр Есүс ямар ч гим нүгэлгүй. Тэгэхээр Есүсийн хаанчлалын талаар ойлголттой байсан байна. Дөрөвдүгээрт, Есүсээс аврагдахыг гуйн. Есүсээ, "Та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай" гэж гуйсан байна. Тавдугаарт, хүлээж авсан бас итгэсэн. Тэгтэл Есүс түүнд, "Үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Деваачнд байх болно" гэлээ. Есүс тэр дорн хариулжээ. Есүс хизээж худлаа амлахгүй. Тэгэхээр тэр хүн Деваачнд тэр өдөртөө Есүстэй хамт байх нь. Тухайн хүн мөнх амийг шууд л хүлээж авчээ. Энэ бол сайн мэдээний 5 алхам. Энэ хүн ямар нэгэн үйлс хийгээгүй. Библийг уншаагүй нь магад. Учир нь тэр үед сайн мэдээний 4 ном гараагүй байсан. Шинэ гэрээ юусоо бичигдээгүй байсан. Хис хэрэгт гүтгэгдсэн хүн биш, харин үхэх ялтай гэмт хэрэгтэн. Магадгүй Иохны гимшлийн усан баптизм ч хүртээгүй байх. Сайн үлсийн талаар дуртаагүй болохоор бид мэдэхгүй. Зүгээр л эзнээс имэж, гим нүглээ мэдэж, намайг санан дурсаач гэж Есүс Христэс гуйснараа аврагдан мөнх амийг хүлээн авсан. Энэ бол Бурхны нэгүслийн авралын онцгой жишээ. Сайн мэдээний бүх алхам энд байгаа. Харамсалтай нь дэлхий дээр хийсэн хэргийнхээ төлөө энэ хүн хариуцлагаа үрж яллуулан алуулсан. "Намайг энэ загалмаа дээрээс буулгаач ээ" гэж гуйгаагүй. Бид ч бас хэдий аврагдсан ч гэсэн үнэхээр үйлдсэн хэргийн төлөө зохих хариуг энэ дэлхий дээр авдаг. Нэгүсэл таны хийсэн хэргийн нөхцөл байдлыг тэр дорн эргүүлдэг гэж буруу ойлгоозай. Тэрийг хичнээн өөрчлөх гэж залбираад, заримдаа эзнийг залбиралд хариулахгүй байна, нэгүсэхгүй байна гэж буруу бодоозай. Нэгүсэл ба гим нүглийн үр дагавар. Та бүхэнтэй нэгэн жишээг хуваалцъя.
Хэдэн жилийн өмнө пастор найз маань Монголд байгаа нэг эмэгтэйд туслан залбирч өгөөч, чиний зөвлөгөө хэрэгтэй байна гэсэн юм. Тухайн эмэгтэй олон жил гэр бүлийн хүчирхийлэлд амьдарсан бөгөөд сүүлдээ тэсгээ байгаад нөхрийнхөө амийг хороожээ. Үүний улмаас шүүхэд дуудагдан хэрэгээ таслуулахаар хүлээж байв. Би нилээд өвчтөй, сэтгэл санаач бас маш төгшөөртэй, хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовсон байдалтай байв. Мөн олон жил арх хүн зодож байхад нь тоохгүй байсан хамаатууд нь гинт гарч ирээд хүн алчгаад чи ямар нүрээрээ хүмүүс рүү харна вэ? Чи яаж инээж чадчихна? Эрдэнэт хүний амийг игүүтгэдэг муу эмэгтэй гэх мэтээр давшлан дарамталж байх үед нь чуулганы хэсэг хүн эмэгтэйд тусалжээ. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзах завшаа надад тохиолдсон юм. Тэр бараг нэг амьсгаагаар амьдралаа дэлгэн ярьж, аврал хайсан, сүхэрсэн байдалтай уйлав. Уг нь Есүсийн тухай мэднэ. Цуглаанд хэд хэдэн удаа явж байсан гэж үлээ. Би тухайн эмэгтэйтэй олон удаа ярих боломжгүй гэдгээ мэдэж байсан учраас шууд л Есүсийг амьдралдаа хүлээн авч жинхэнэ дагалдагч болох уу гэж асуухад тийм ээ гэж хүлээн аваад мөн ариун сүнсний баптизм хүртэв. Тэр даруйда ариун сүнсээр дүүрэн хайр хэлээр ярьж биеийн өвчнүүд нь эдгэрэн сэтгэлийн айдас санаа зовлтоосоо чөлөөлөгдсөн. Тэгээд цаг гаруй эдгэрэл чөлөөлөлт хийн залбираад сэтгэл нь арай уужраад би одоо шоронд орох болов яах вэ гэж асуусан. Тэгээд та надад энэ хэрэгээс олж шоронд суухгүйгээр гарахад туслаач гэхтэн би та сайн хуульч өмгөөлөгчтэй уулзаарай. Би энэ тал дээр тусалж чадахгүй. Харин туслах хүмүүсийг явуулж өгөх талаар хамтдаа залбирая гэд. Хүмүүсийн болон бурхны таалал таны дээр байх болтугай гэж залбирч өгсөн. Түүний би олон өвчнөөс эдгэрч сүнс нь аврагдсанд би эзэн талархаж билээ. Нэгүсэл бидний хийсэн гмийн шийтгэлийн үр дагаврыг дэлхий дээр өөрчилдөггүй. Тиймээс л дэлхий дээр хийсэн гим нүглийн үр дагавар хариуцлага дэлхий дээр л хүлээх болно. Харин тэр хизүү замыг туулахад Бурхны нэгүсэл тантай хамт байх болно. Бурхны болон хүмүүсийн таалал байснаар цаг хугацааг товчлох эсвэл бодсноос гайгүй өнгөрөх тал байж болно. Бас нэг жишээг хуваалцъя. Санхүүгийн асуудлаас болоод амиах орлсон хүний их нэртэй яриад өгөөч хэмээн Европоос нэг пастор надтай холбогдсон юм. Тэр хэлэхдээ Монголд байдаг нэг гэр бүлд тусалж байсан чинь нөхөр нь гинэд амиах орлоод эхнэр нь итгэвч болсон ч Есүс миний нөхрийг амьлуулад өгөөч гэд орилоод сэтгэл санаа нь өөрчлөлтөнд ороод байх шиг байна. Та санаанд ороод тантай яар гэж хэлсэн гэв. Эмэгтэйтэй ярьсны дараа чөлөөлөгдөд сэтгэл санаа нь тайвширч ууж ирсэн ч нөхрийнх нь тавьсан өрнөөс олж байрнаасаа хөөгдөн байраа өрөнд хураалгасан. Мөн нилээд удаан хугацаанд маш хэцүү байдалтай байсан ба сэтгэл санаа нь тайвширтал би олон удаа чөлөөлөлт хийсэн. Мөн явж байсан цуглааных нь хүмүүс ч их дэмжин хамтран ажилласан билээ. Бурхны нэгүсэл нөхрөө алдсан энэ хэцүү цаг үед тэр гэр бүлтэй хамт байсан. Гэхдээ санхүүгийн асуудал нь хань ижлээ алдсан сэтгэл санааны гүн хямрал нь тийм ч хурдан хугацаанд идэгрээгүй юм. Тэрээр орон гэргүй болж мөн өр шир нэхэгдэж нөхрөө алдсан сэтгэл санааны хямрал дээр санхүүгийн дарамт нэмэгдсэн байв. Байнга үхмээр байна гэж өглөн үр хөөхтүүдээ бодоод чадахгүй байна гэж шаналж байсан юм. Гэхдээ эзний нэгүсэл тэр эмэгтэй болон хүүхдүүдийнхэн дээр байсан билээ. Тэрээр аврагдан сэтгэл санаа нь арай тайван болсон. Ром 3 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлд бүгд нүгэл үлдсэн тул Бурхны алдарсууд хүрдэггүй авч гэсэн байдаг. Бид заримдаа тухайн үед бүх зүйлийг ойлгож чадахгүй ч Бурхны авралын төлөвлөгөө нь Бурхны хайр нэгүслийг харуулж байдаг юм. Нүглийн улмаас үхэх ялтай хүн төрлөختнийг Есүс Христээр дамжуулан Бурхны өмнө очих боломжтой болгож, түнчлэн түүний нэгүслээр дамжуулан зөвтгөгдөн аврах нь Бурхны нэгүсэл юм. Тэгвэл би үхээс өмнө энд жаргаж дуртай юмаа дураараа хийж агаад эцсийнхээ өдөртөл Есүсийг хүлээн аваад л болох юм байна шүү дээ гэж авралын талаар гуйлж боддог хүмүүс ч байж болох юм. Бурхны хаанчлал бол идэх болон уух явдал бус. Харин ариун сүнс доторх зөвхт байдал амар тайван хийгээд баяр баясгалан юм. Ром 14 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Та үнэхээр итгэлийн амьдралаар алхсан бол хизээж тэгж хэлэхгүй. Гэрэлд байгаа хүн харанх үед нэг өдөрч явахыг хүсэхгүй. Ирэх чөлөөгөө боолчлоор солих хүсэлтэй нэг ч хүн байхгүй гэж би бодож байна. Үнэхээр Есүс Христийг өөрийн аврагч эзнээр хүлээж авсан бол таны дотор түүний ариун сүнс амьдран цаашид гэм нүглээс иргэн
өдрөөс өдөрт түүнтэй адил болох аялал эхэлдэг. Энэ нь ямар нэгэн шашны буулга эсвэл хүн хэрэгжүүлж чадах дааж давшгүй ачаа биш юм. Та насан туршийн зөв байдал, амар тайван, баяр баясгалангаа нэг удаагийн цэнгэлээр солихыг хүсэх үү? Итгэлийн амьдралаар явсан нэг өдөртөөч би харамсдаггүй. Зөндөө алдаж унаж, амьдралын шуургыг туулсан ч Бурхантай хамт туулах, Бурхангүй тулах хоёр асар их ялгаатай. Түүний нэгүслэн ачаар амьдрал маань хамаагүй амар амгалан байдаг. Махан биеийн амьдралаар зугаа цэнгэл хийх нь төр зургийнх бөгөөд аз жаргалтай байх богино хэмжээний мэдрэмжийг өгдөг. Харин мөн хам бол насан турших, мөн жинхэнэ амар тайван, баяр баясгалан зөвхт байдлыг та мөнхөд авах болно. Энэ дэлхий унаж байгаа тул та бидний амьдралд олон асуудал тулгардаг. Тэдгээр асуудлыг Бурхны мэргэн ухаан, ариун сүнсний тусламжтайгаар туулах нь хамаагүй өөр байдаг юм. Бурхны авралын цогц төлөвлөгөө. Бид өөрсдийн итгэлээр нэгүслэр дамжуулан аврагдсан. Аврал нь зөвхөн Бурхнаас бөгөөд авралт хамаарах гэм нүглийн уучлалын ойлголтыг махан биеийнхээ ойлголттой холихгүй байцгаая. Авралт юу багтдаг вэ? Сайн мэдээг нэгүслийн сайн мэдээ гэж Библиэлд бичсэн байдаг. Үнэн дээр бол маш сайн мэдээ. Бурхны авралын цогц төлөвлөгөө гэж хэлж болно. Гэм нүгэл дотроо байсан бидний бүх гэм нүглийг өөрийнхөө Есүс дүүрүүлж биднийг аварч нэгүүлсэн. Цаашид Бурхны хаанчлалдаа оруулан уучилж, эдгээж, чөлөөлж, ханган мөн өдөр бүр удирдан чиглүүлэх цогц үйл явц юм. Ихэнх хүмүүс сайн мэдээ нь зөвхөн аврал гэж боддог. Аврал гэдэг энэ үг нь бүтэн аврал буюу маш олон зүйлийг багтаасан байдаг. Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Соосо. Энэ нь та нараас бас харин Бурхнаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр чинь ирээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Эфес 2 дугаар бүлгийн 8-аас 9 дугаар ишлэл. Энд байгаа аврагдсан гэдэг үг нь созо гэж грек үгээр илэрхийлэгджээ. Аврагдах буюу созо гэдэг үйл үг бөгөөд бүрэн бүтэн болгох, эдгээх, чөлөөлөх, хамгаалах зэрэг утгыг агуулдаг. Түүнчлэн созо нь аврагч сотер буюу savior болон аврал сотерия буюу salvation гэсэн нэр үгсийн үндэс болдог. Библийн зарим ишлэлд авралын буюу сотерия гэсэн нэр үгээр илэрхийлсэн байгаа. Ром 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлд хүн зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрч авралт буюу сотериад хүрнэ гэсэн байдаг. Созон зөвхөн гмийн уучлал буюу аврал төдийгүй харин бүтэн аврал гэсэн утгатай. Энэ үг орчуулгаас хамаарат Библиэд 106-аас 110 удаа гардгаас 93 удаад нь аврах, харин бусад тохиолдолд нь чөлөөлөх, эдгээх, бүтэн болгох зэрэг утгаар орсон байдаг. Энэ үгний утга нь өргөн, гүнзгий бөгөөд дараах бүртлүүдийг багтаана. Нэгдүгээрт сүнслэг аврал болон гмийн уучлал. Энэхүү созон ихэнхдээ сүнслэг аврал буюу гмийн уучлал гэсэн утгатай бөгөөд Бурхантай дахин холбогдох, мөнх амьдралд орших боломжийг хүнд олгодог. Бурхны өршөөлөөр гмээ уучлуулсан хүн сүнслэг авралыг олж, Бурхны хайр болон өршөөлд өөрт амьдардаг. Жишээ нь Иохан 3 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлд учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин хүүгээрээ дамжуулан ертөнцийг аврахаар буюу соосоо түүнийг ертөнцөд илгээсэн билээ гэжээ. Сайн мэдээ нь Бурхан биднийг яллахын тулд биш, харин Христээр дамжуулан ертөнцийг аврах тухай юм. Сайн мэдээ нь Бурханы бэлэг бөгөөд та Бурханд юу хийсэн бэ гэхээс илүү Бурхан танд юу хийсэн бэ гэдгийг ойлгохоос эхэлнэ. Үйлсээр биш тул хэн ч үл сайрхаг гэж Эфес 2 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлд тодорхой хэлжээ. 2 дугаарт эдгэрэл ба чөлөөлөлт. Соосон эдгэрэл гэсэн утгыг бас агуулдаг. Үүнд зөвхөн сүнслэг аврал багтаа зогсохгүй, сэтгэл, биеийн эдгэрэлч гэсэн орно. Христийн эдгэх хүчээр хүний сүнс, сэтгэл, бие бүрэн эдгэж сэрэгдэг. Жишээ нь Матай 9 дугаар бүлгийн 21-с 22 дугаар ишлэлд Ингэхдээ тэр эмэгтэй хэрв түүний дээлэнд нь л хүрвэл би итгэн гэж өөртөө үглэн байжээ. Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад охин минь зоригтой бай.
Итгэлчин чамайг эдгэлээ. Буюу соосо гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ. Түүний шарахаар бид эдгэрсэн байгаа. Мөн итгэгчид бид сүнслэг эрх мэдэл, мөн бидэнд өгөгдсөн сүнслэг өвийг мэдэх нь маш чухал юм. Сайн мэдээнд таны эдгэрэл чөлөөлөлт багтсан. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл эдгэрлийн зөв хаалга тогших нь гэх миний номыг уншиж болно. Лук 8-р бүлгийн 36 дугаар ишлэлд үүнийг үздсэн хүмүүс чөтгөр шүглсэн хүн хэрхэн эдгэрсэнийг буюу соосо тэдэнд мэдэгджээ гэжээ. Дээрх ишлэлд эдгэрсэн, чөлөөлөгдсөн гэдэг утгаар орсон. Уг нь тэр хүн чөтгөрөөс чөлөөлөгдөх үед тэр хүн эдгэрсэн байгаа. 3 дугаарт хохирол ба сүйрлээс чөлөөлөх. Соозон аюул сүйрлээс аврах гэсэн утгыг ч агуулдаг. Энэ нь хүнийг хортой зүйлсээс, эмийн хүчнээс, тайван бус байдлаас болон үхлээс аврах, мөн аливаа хэлбэрийн сүнслэг хүлээс болжлоос чөлөөлөх гэсэн утгатай. Жишээ нь Матай 8-р бүлгийн 25-р ишлэлд тэд түүнийг очиж сэрээгээд эзэн минь авраач буюу соосо бид сүйрлээ гэхт нь Есүс тэдэнд юунд айцхан вэ? Өчүүхэн итгэлтнүүдээ гэд босож салхи ба нуурыг зандарчээ. Гэтэл нам гүн боллоо гэжээ. Энд аюул сүйрлээс аврах талаар гарсан байна. Харин 4-дүгээрт амьдрал болон зориг сэргээх. Христийн аврал нь хүний бүх амьдралыг сэргээх бөгөөд тухайн хүн Бурхантай холбоогоо дахин сэргээх явцад амьдралынхаа утга учир, зорилгоо дахин олдог. Бурхны оршихуйд үргэлжлэх цогц амьдралыг энд илэрхийлнэ. Мөн хангамж, хангалт, бэлгсэн амьтаа байх ойлголтч энд орно. Үүд нь би байгаа юм. Надаар орсон нь аврагдана. Буюу соосо. Орж гарч бэлчээр олно. Хулгайч зөвхөн хулгайлан алт сүйтэхээр ирдэг. Харин би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн билээ. Иохан 10 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэл. Энд надаар дамжин аврагдан бэлчээрээ олно гэсэн байна. Хонь аврагдаа зогсохгүй сайхан бэлчээрт ордог талаар хэлсэн. Мөн 10 дугаар ишлэлд бэлгсэн амьтаа байхын тулд гэж тодотхон хэлсэн байгаа. Жишээ нь миний хувьд Иохан 10 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлээр сайн мэдээ ярих амархан байдаг. Хулгайч зөвхөн хулгайлан алт сүйтэхээр ирдэг. Есүс биднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн юм. Хулгайч буюу муу сүнс олон байдаг. Харин нөгөө талд нь Есүс сайн хүн, Бурхны хүү. Харанхуугаас гэрэл гаргахын тулд Есүс ирсэн гэж тайлбарлахад амар байдаг. Таны амьдралд байгаа хулгайч хэн бэ? Эрүүл мэнд, санхүү, сэтгэл санаа, сүнс, амжилт гэх мэт аль талбарт тань хулгайч ажиллаж байна вэ гэж асуудаг. Таныг Есүс дээр очих үед таны гим нүгэл угаагдаж цэвэрлэгдэнэ. Мөн та асуудлыг шийдэх мэрэгэн ухаан авах боломжтой. Таны бодсноос ч их зүйлийг Есүс өгсөн шүү гэж би хэлдэг юм. Эсрэг тэсрэг хоёр хаанчлал байдаг. Ихэнх хүмүүс хулгайчийг мэдэхгүйгээс болж бүх буруу зүйлд Бурхныг гүтгдэг. 5 дугаарт аврал нь нэг удаагийн үйл явдал биш, харин үйл явц. Соозон зөвхөн нэг удаагийн аврал биш, харин үргэлжилсэн үйл явц юм. Энэ нь Христэд итгэсэн хүмүүсийн амьдрал өдөр бүр шинчлэгдэж, тэдний сүнс, бие болон сэтгэл нь засварлагдаж, эдгэрч байдгаар харагдана. Жишээ нь иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш, харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг буюу сатерия, айдас ба чичирлэр гүйцээ. Филиппой 2 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. Нэг л удаа сайн мэдээ сонсоод л болчихсон. Ахиж сайн мэдээ хэрэг болохгүй гэж боддог хүмүүс байдаг. Үнэн дээр итгэгчид өдөр бүр сайн мэдээгээр амьдардаг. Та итгэгч болсноор Есүс Христийн нэрд итгэснээрээ та мөнх амьтаа болж түүний нэрийг хэрэглэх боломжтой болдог нь гайхамшигтай зүйл юм. Та Христийн нэрээр залбирдаг. Тиймээс Есүс Христийн нэрийн талаарх мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Мөн таныг сайн мэдээгээр дамжуулан Есүс Христтэй хамт хаан сэнтид Тэнгэрлэг оршихуйд суулгасан юм. Тиймээс та тэр оршихуйгаас өдөр бүр ажиллаа, амьдралаа удирдах, Бурхантай ярилцах боломжтой болсон. Эфес 2 дугаар бүлгийн 4-7 дугаар ишлэлд гэвч биднийг хайрлсан авгаа хайраараа
өршөөлөөр баян бурхан маань алдаа зөрчил дотроо хүссэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нэгүслэр аврагдсан билээ. Христ Есүс дотор биднийг түүнтэй хамт амьлуулж, хамт Тэнгэрлэг оршихуйд суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан түүний нэгүслийн химжээшгүй баялагийг эх үеүүдэд үзүүлэхийн тулд юм гэжээ. Залбирэн зогсохдоо ихэнх хүмүүс өөрийгөө зөвхт биш гэж буруутгадаг. Яг Есүсийг цовдлогдох үед таны хуучин хүн бас цовдлогдсон шүү дээ. Тэгээд та түүнтэй хамт ахин амьлаад эзэн Есүс Христтэй хамт өргөгдөн Бурхны баруун гар тал залрах эрх мэдэлтэй болсон юм. Энэ бол гарцаагүй сайн мэдээ юм. Үгээр дамжуулан та өдөр бүр эзний өмнө очин ариусаж, эзэнтэй ярьж, эзэнтэй хамт ажиллаж, түүний хүчээр дүүрхийн тулд сайн мэдээ өдөр бүр хэрэгтэй. Христийн дахин амьлсан хүч таны дотор байж, та ч бас тэр хүчийг өдөр тутам хэрэглэх эрхтэй болсон гэсэн үг. 6 дугаарт мөнх амьдрал. Соосон зөвхөн энэ амьдрал төдийгүй мөнх амьдралд хүрэх авралын амлалтыг агуулдаг. Христэд итгэгчид зөвхөн энэ амьдралынхаа туршид аврал хүртээ зогсохгүй, аврал нь мөнхийн амьдралд хүргэх баталгаатай учраас Бурхантай хамт амьдрах боломжийг олгодог. Жишээ нь Иохан 3 дугаар бүлгийн 16-аас 17 дугаар ишлэлд Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хинч мөхөхгүй, харин мөнх амьтаа болно. Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин хүүгээрээ дамжуулан ертөнцийг аврахын тулд буюу соосоо түүнийг ертөнцөд илгээсэн билээ гэжээ. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан аврахын тулд илгээсэн. Есүс Христ загалмай цовдлогдох үедээ хүмүүсийн итгэсэн итгээгүйгээс үл хамааран хүн болгоны бүх гэмнүглийг, бүх асуудлыг шийдсэн байгаа. Харин итгэсэн хүн нь Есүс Христийг хүлээж авснараа мөнх амьтаа болдог. 7 дугаарт авралтай хамт ирдэг Бурхны амлалтууд. Энэ талаар ярил дуусахгүй. Хэдийгээр соосоо гэдэг грек үг ягч санхүүгийн хангалт гэдэг утгаар Библиэд ороогүй ч аврагдаж хүүхэд нь болсон хүмүүст Бурхан олон хангалтыг амласан байдаг. Тэдгээрийг авахд биелүүлэх нөхцөл бий. Амлалт бүрд итгэх шаардлагатай, мөн мэдлэг хэрэгтэй болдог. Аврал нь итгэгчдийн эдгэрэл, чөлөөлөлт, хамгаалалт гэсэн сүнслэг хэрэгцээг хангаж бүрэн бүтэн болгодог. Жишээ нь Тэнгэр элчээр хангадаг. Еврей 1-р бүлгийн 14-р ишлэлд тэд бүгдээрээ авралыг буюу сатерия өвлөгчдийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэх сүнснүүд биш үү гэжээ. Мөн Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг хайвал та бүхэнд хоол хувцас гэх мэтийн дэлхийн эд зүйлс нэмж өгөгдөх болно гэсэн амлалт байдаг. Тиймээс юу идэх вүлээ, юу уух вүлээ, эсвэл юу өмсөх вүлээ гэж бүү санаа зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Харин Тэнгэрлэг эцэгчин та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг нь хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэж Матай 6 дугаар бүлгийн 31-ээс 33 дугаар ишлэлд бичжээ. Есүс өөрөө зуучлан залбирдаг. Тиймээс тэр өөрөөр нь дамжуулан Бурханд ортогсдгийг бүр мөсөн аварч буюу соосоо чаднаа. Тэр тэдний төлөө зуучлан залбирч үргэлж амьд оршдог. Еврей 7 дугаар бүлгийн 25 дугаар ишлэл. Биднийг бэлчээрээр хангана. Үүд нь би байгаа юм. Надаар орсон нь аврагдана. Орж гарч бэлчээр олно. Иохан 10 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Энэ нь Бурхан зөвхөн сүнслэг төдийгүй бодит биет хэрэгцээг хангах утгатайг харуулж байна. Бурханы талал таны дээр байна гэсэн үг. Бурханы авралын энэ төлөвлөгөө нь төгс сайн мэдээ бөгөөд итгэлийн амьдралаар алхахад шаардлагатай бүхий л зүйлсийн цогц багц юм. Тэнгэрлэг оршихуйд орох дасгал. Би ийм дасгалыг шавнартайгаа байнга хийдэг. Үүнийг хийхэд 5-10 минут л болдог. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөөч. Есүсээ та надтай хамт байгаарай гэж товч залбираад садаа учрахгүй чимээгүй газар даруй зүрх сэтгэлээр таны өмнө ирж байна гэж хэлээд нүдэнэн тайван амьсгалан суудаг. Тэгээд цовдлогдсон байгаа Есүс Христийг хардаг. Загалмаа дээр байгаа Есүсийг, түүний урссан цус, шархтсан бие, мөн загалмайг харан та миний бүхий л гэмнүглийг, ичхүүрийг, өвчнийг минь үрсэн гэж санан дурсаж талархаад
Мөн танд таалагдахгүй альва зүйл байгааг шалгаж өгөөч хэмээн гуйж, шаардлагатай бол гэмшин түүний өмнө чимээгүй суудаг. Есүс таны амьдралд юу хийснийг санан дурсан 1-2 минут болно. Тэгээд тэндээс Есүсийн хатан булш руу очиж байна гэж төсөөлдөг. Тэнд Тэнгэр элч Есүс амилсан, энд байхгүй гэж хэлэх үед гадаа гардаг. Хатан булшны гадна талд Есүс намайг, таныг хүлээж байгааг хардаг. Тэгээд Есүсийг хараад баярлан тэвэрдэг. Түүний цовдлогдоод эдгэрснийг, гар ба нүдний өнгө, мөн хувцас цэргийг харахыг, боломжтой бол мэдрэхийг хүсдэг. Есүс маш баяртай байгааг хардаг. Тэгээд Есүстэй хамт дээш өргөгдөн хаан Синтийн өмнө очин түүнтэй хамт Бурхны баруун талд суудаг. Та Бурхантай ярих, түүнээс асуух шаардлагатай бол өөр зүйлсийг хийж болно. Би голдуу тайван залбираад нүдээ маш аажим нээдэг. Энэ бол сайн мэдээгээр дамжин Тэнгэрлэг оршихуйд очдог алхмууд. Өглөө бүрийн дасгалыг хийж болно. Өдрийн туршид та тэр оршихуйгаас ажлаа хийх үед таны бүтээмж өндөр, амар тайван, аз жаргалтай байдаг. Мөн амарсан ч болно. Мөн зөвтгөгдсөн гэдгээ мэдэрч Бурхны хайр дотор байдаг. Хаан ч явсан Бурхны оршихуйг мэдэрч гэрэл гээгээ мэдрэгдэж байдаг юм. Бүгд сайн мэдээнд дуудагдсан. Сайн мэдээг итгэгч бүр түгээхээр дуудагдсан ч бид заримдаа хэрхэн ярих, ямар хэрэгтэйг нь мартсан байдаг. Марк 16 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлд Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагдтун гэжээ. Нэгэн түүхийг өгүүлье. Би сайн мэдээг ярьдаг байсан ч тийм ч өгөөжтэй биш. Бас санаа зовоод яаж ярихаа сайн мэддэггүй байсан юм. Харин 2018 онд болсон нэг явдал миний амьдралыг өөрчилж үлээ. Японд руу Монголоос олон залуустай явж багаараа мэтгэлцээний тэмцээнд оролцсон юм. Тэгээд нэг өдрийн дотор Японоос Солонгосоор дамжиж нисээд Бээжинд хоноод маргааш нь Улаанбаатар руу нисэх байсан юм. Багаараа ийм л билет авсан бөгөөд тухайн үед миний бие бүрэн идэгрээгүй байсан тул жаахан ачаалал авахд л өвддөг байсан. Нөхөртөө Бээжинд айтайхан газар амрах хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тэгээд түүний бизнесийн түншийн туслах нь намайг янжмаа гэсэн цаастай тосож билээ. Тэгээд ардаа багийнхаа хүмүүсээ үлдээгээд явхад надад санаа зовмор байсан учраас ядаж нэг жирэмсэн эмэгтэй эсвэл тэнд байгаа нялх хүүхэдтэй ээжийг аваад явъя гэсэн чинь дарга зөвхөн таныг л аваад ир гэсэн. Би танаас өөр хүн авч явахгүй гэж хэлээ. Тэгээд өөрөө сайхан амарсан ч маргааш нь гим хийсэн хүн шиг багийнхаа хүмүүсийн нүрийг харж чадахгүй байв. Гэртээ хараад нөхөртөөгөө ярилцахдаа би Тэнгэрийн хаанчлалд очсон чинь янжмаар бусд нь цаашаа гээд миний хайртай дотны хүмүүсийг минь үлдээвэл би яах болж байна гэж асууж үлээ. Тэгээд тэр мөчөөс гэр бүлээрээ өдөр бүр үг судлах шийдвэр гаргасан. Бурхнаас асуусан чинь хайрын тухай бүх ишлэлээс эхэл гэсэн юм. Тэгээд шинэ гэрээний хайрын ишлэлүүдийг нэг нэгээр нь судалж эхэлсэн. Яванда хуучин гэрээний дуулал, сургаалт өгс номыг өдөрт ишлэлээр задлан гэр бүлийн гишүүн бүр ээлжлэн удирдах явуулдаг болсон юм. Энэ нь манай гэр бүлийн маш нандин цаг бөгөөд ердөө 10-аас 15 минут л болдог болохоор хүүхдүүд маань баяртайгаар хийдэг. 2018 оноос хойш өнөө хүртэл гэр бүлээрээ өдөр бүр бичвэр судалсан байна. Мөн боломж олдох бүрд сайн мэдээ ярьдаг болсон. Ийм давралын цогц төлөвлөгөөг ариун сүнстэй хамт бусадтай хуваалцаарай. Аман дээр минь хэлэх үг өгөөрэй гэд эзэнтэй хамт сайн мэдээг яриарай. Сайн мэдээг ямар ч ишлэлээр та бүхэн ярих боломжтой. Энгийн боловч маш хүчтэй мэдээ учраа тухайн хүний амьдралд өгөх хамгийн сайхан бэлэг юм. Дараа нь би сайн мэдээ ярих сургалтанд суусан. Тэр бас өгөөжтэй болж итгэл орж ирсэн. Мөн Билли Грэмийн номын санд түүний хэрхэн сайн мэдээ ярьдаг байсан тухай сурч, мөн жижиг гарын авлага болон сайн мэдээнд хэрэглэгддэг ишлэл зэргүүдийг судалснаар хамаагүй сайжирсан юм. Та үр тарьж, бусд нь усалж, зарим нь хураадаг болохоор санаа зовлтгүй. Тэр хүний аврагдах хэсэг нь Бурханаас болохоор би зүгээр сайн мэдээг ярих л хэрэгтэй юм байна гэж бодоод үр дүнд нь санаа зовхгүй өөрийн үр тарих ажлыг хийгээрэй. Сайн мэдээг ярихдаа та өөрийн гэрчлэлээ ярьж болно. Мөн ариун сүнсээр удирдуулан та тухайн үед хэрэгтэй үгийг болон ишлэлийг хуваалцаж болно. Дараах зааврыг манай цуглааны сайн мэдээ ярих хичээл дээр заадаг болохоор нь хуваалцаж байна. Мөн хавсралт хэсгээс Билли Грэмийн сайн мэдээний цагаан толгой гэсэн гарын авлагын ишлэлүүдийг хараарай. Нэгдүгээрт
Бурхан бол хүмүүсийг анханасаа түүнтэй хүү охины хувьд хувьчилсан харилцаатай байхаар бүтээсэн эцэг юм. Эхлэл 1-р бүлгийн 27-оос 28 дугаар ишлэл. 2-дугаарт эцэг бүтээлээ робот мэт байлгахыг хүсээгүй тул өөрөө эхлээд хайрлаж, чухам өөрөө хайрлсан учраас дуулууртай дагах эрх чөлөөтэй хүмүүсийг бүтээсэн. Эхлэл 2-дугаар бүлгийн 8-аас 9-дугаар ишлэл. 2-дугаар бүлгийн 15-аас 16 дугаар ишлэл. 3-дугаарт Адам Ева хоёр дуулуургүй байхыг сонгосноор хүн төрлөختний бүтээгч Бурхантай харилцах харилцааг тасалж бүх хүн төрлөختөнд нүглийн хүчийг нээж өгсөн. Ром 3-дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. 4-дүгээрт гэвч Бурхан Аав өөрийн хүү Есүсийг бүх хүн төрлөختнийг Бурхантай дахин харилцаатай болгохоор илгээсэн. Иохан 3-дугаар бүлгийн 16-аас 17 дугаар ишлэл. 5-дугаарт Есүс гэм нүгэлгүй амьдарч бидний бүх гэм нүглийн төлөөх төгс золиос болж өөрийн цусаа загалмаа дээр урсгасан. Еврэ 7-дугаар бүлгийн 27 дугаар ишлэл. 1-р Иохан 2-дугаар бүлгийн 2-дугаар ишлэл. 6-дугаарт Хэрэв та Есүс үнэхээр үнийг хийсэн гэдэгт итгэж, тэр бол таны эзэн гэдгийг хүлээн зөвшөөрвөл аврагдах болно. Ром 10-дугаар бүлгийн 9-дугаар ишлэл. Өөрөөр хэлбэл та дахин төрөх болно. Иохан 3-дугаар бүлгийн 7-дугаар ишлэл. 7-дугаарт нэмж дуртахад та Есүстэй хувийн байнгын харилцаатай байж, тэр таны амьдралын замыг удирдан чиглүүлж, өөрийнхөө хаант улсад түүнтэй хамт бусдад сайныг хийхэд оролцохыг урих болно. Иохан 10-дугаар бүлгийн 27-дугаар ишлэл, Луг 10-дугаар бүлгийн 1 болон 9-дугаар ишлэл. Өөр сайн мэдээ гэж үгүй. Сайн мэдээн дээр бид өөрсдийн дураар нэмэх, бас түүнээс хасах нь аль нь буруу. Галаат 1-р бүлгийн 6-аас 7-дугаар ишлэлд Христийн нэгүслэр та нарыг дуудсан. Түүнээс холдож өөр сайн мэдээ рүү ийм түрхэн эргэсэнд чинь би гайхлаа. Үнэн дээр өөр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг өмүүлж Христийн сайн мэдээг гуйлахыг хүсэж байна гэжээ. Хүмүүс бид өөрсдөө сайн мэдэхгүй өөр нэгэн сайн мэдээг ярьдаг байх нэ. Христ бидэнд би чамайг шийтгэхгүй, би чамайг шүүхгүй гэж маш олон удаа хэлсэн байдаг. Бурхан үнэхээр шүүхийн тулд биш, аврахын тулд Есүсийг явуулсан гэдгийг бүрэн ойлгоогүйгээсээ болж бидний дотор ямар нэгэн буруутгал заавал байдаг. Байгаад л байдаг. Буруутгалаас салах явдал үнэхээр чухал. Тэхийн тулд сайн мэдээг бүрэн гүн гүнзгий ойлгох нь чухал. Бид өөрсдөө мэдэхгүйгээр өөр нэгэн сайн мэдээг зааж болно. Энэ талаар шашин ба нэгүсэл хэсгээс дэлгэрүүлэн хараарай. Энд би сайн мэдээний 2 түүхийг өгүүлээд бүлгээ дуусгая. 1-дүгээрт Христийн мэндэлсэн баяраар нэгэн цуглаанд би уригдсан юм. Тэр цуглаан дээр би зочилж очингоо үйлчилж таарлаа. Гэр бүлээрээ очисон боловч эхний өдөр эмэгтэйчүүдийн уулзалттай байв. Хүн болгон бэлэг авчраад би биедээ суглаагаар өгөх байв. Бурхан надад явхаас өмнө 50 грамм орчим жижиг хуруу шилтэй дарсыг цүнхэнтэй хийчих гэв. Би маш гайхсан ч за гэд хэлээ. Ингээд савтай бэлгийнхээ зэрэгцээ цүнхэндээ жижигхэн дарстай очив. Залуучуудын пастор ээжийнхээ хамт хамгийн түрүүнд иржээ. Пастор маань өрөөг янзлан туслах хооронд надад ээжтэй нь ярилцах цаг зав гарав. Тэрээр Есүсийг олон жил мэдэгч хараахан аврагдаагүй байв. Тэр үед надад ариун сүнсээр мэдлэгийн үг ирсэн юм. Түүний гэрт зурагт хуудас байдаг. Есүс эртнээс түүнийг дуудсан. Хаяа нэг найзуудтайгаа уулзсан дар суух дуртай. Гэхдээ Есүст итгэхээр энэ бүхнийг хийж чадахгүй гэж айгаад Есүсийг амьдралдаа хүлээж авахгүй маш олон жил болсон байна гэж хэлэх үед эмэгтэй хүлээн зөвшөөрч сүнсээр дүүрэн уйлж эхлэв. Тэгэд би түүнд Бурхан тань энэ дарсыг өгөөрэй гэсэн. Есүсийн хамгийн түрүүнд хийсэн тэмдэглэгдэж үлдсэн гайхамшиг бол усыг дарс болгосон бөгөөд хурим найран дээр болсон юм а гэж хэлв. Түүнийг буруу ойлголтоос нь салгах үед баярлан Есүсийг хүлээж авсан бөгөөд хүүгэн түүнийг авралын залбиралд дагуулж өгнө үү гэж би урьлаа. Тэр их үйл ажиллагааны турш маш баяртай байж билээ. Тэр одоо ч итгэгч хിവэрэ байгаа. Найзуудтайгаа уулзаж баярлаж байгаа. Идэж уухыг сурталчилсан гэж буруу ойлгоцай. Дарсуун согтуурах талаар сурталчлаагүй шүү. Зүгээр л болсон явдлыг өгүүллээ. Тэгэхээр Бурхан таныг яаж ч удирдсан нээлттэй байгаарай. 2-дугаарт нэгэн хүнд сайн мэдээг яриад та
Та Есүсийг амьдралдаа хүлээж аван жинхэнэ дагалдагч болох уу гэхэд би уг нь хүсээд цуглаанд яваад байгаамаа. Гэхдээ Есүсийг арай хүлээж авах болоогүй байна. Би Библийг уншиж дуусаагүй байна гэж хэлсэн юм. Хин тэгж хэлсэн бэ гэхэд би цуглаанд явсан юм аа. Тэнд байсан нэг ахлагч хүн надад сайн мэдээний 4 номыг уншихаас нааш итгэгч болох болоогүй. Есүсийг хүлээж авч чадахгүй гэж хэлсэн гэв. Мэдээж итгэгч болохоос өмнө Библийг уншиж болно. Харин уншиж дуусгаас нааш итгэгч болж чадахгүй гэж хэлэх нь буруу юм. Би гайхаад би тийм сайн мэдээг мэдэхгүй юм байна гэж хэлсэн. Та зочноо эхлээд гэртээ оруулаад танилцдаг үсттэй. Эсвэл хаалганы наа цанаас л яриад байдаг юм уу гэж асуусан. Тэгээд эхлээд Есүсийг амьдралдаа оруулж ирүүлээд түүнтэй танилцах аяллаа эхэлдэг юм аа гэж хэлээд ишлэл уншиж өгсөн. Ром 10 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдана. Та үнэхээр түүнийг таны нүхлийн төлөө загалмай цовдлогдсон үхээд дахин амьсан гэдэгт итгэж байна уу гэж асуув. Нөгөө хүн бүр гайхаж ирсэн. Тэгснээ тийм би итгэж байна гэв. Тэгээд нөгөө хүн Христийг амьдралдаа хүлээн авч ариун сүнсээр дүүрэн бөөн баяр хөөрөөр дүүрв. Тэр хүн аврагдсан. Дараа нь би одоо нутгийн чуулгандаа сайн яваарай. Библи нь таны хувьд сүнслэг хол. Тиймээс үгээ сайн уншаарай. Таныг дагалдуулдаг хүн хэрэгтэй гэж хэлээд явуулсан юм. Санамж. Би хэн нэгэн пастор ахлагчийг буруутгах юм уу? Доош нь хийх гэж яриаггүй шүү. Би олон пастор ахлагчтай хамтарч ажилладаг. Зүгээр л ганцхан сайн мэдээ байдаг гэдгийг мартаж болохгүйг тодтоглоо. Хин сайн мэдээ ярьж итгэгч болсон зэрэг нь ч хамаагүй. Аврал нь Бурханаас тул хин нэгэн итгэгч болох үед Бурханд л талархаарай. Бас ялгуурлаад байж болохгүй. Би бүгд л Христийн нэгүслэр аврагдсан. Харин бид эзэн Есүсийн нэгүслэр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрсгөө билээ гэв. Үйлс 15 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл. Хэрв та Есүс Христийг амьдралдаа хүлээн аваагүй бол хүлээж аваарай. Хин нэгэнд гэрчлэлээ яриарай. Та сайн мэдээг хүмүүстэй хуваалцаарай. Энэ нь бидний үүрэг билээ. Бурхны нэгүслийг бүрэн танин мдэггүйгээсээ болж ямар нэгэн өөрөө ч хийж чадахгүй булгыг хин нэгэнд тавих гэж бүү оролдоорой. Үүний тулд сайн мэдээ гэж юу вэ гэдгийг үнэхээр сайн ойлгоорой. Бурхны сайн мэдээ юу вэ? Ром 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлийг дахин харъя. Нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөн хам юм. Ром 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. Аврал нь өөрөө бэлэг гэдгийг бүү мартаарай. Та юу хийсэндээ биш, харин Бурхан танд юу хийснийг мэдэж ойлгоорой. Та энэ нэгүслийн сайн мэдээг олон хүнд бэлэг болгон өгөөрэй. Та Есүс Христийг амьдралдаа хүлээж авмаар байгаа бол энэхүү залбирлыг дагаад хэлээрэй. Эзэн Бурхан минь ээ, миний хийсэн гэмнүглийн төлөөсөнд таны хайртай хүү Есүс Христ загалмай цовдлогдсон үхлээс дахин амьсан гэдэгт би итгэж байна. Таны нэгүслэр дамжуулан би таны хүүхэд болох хэрэгтэй гэж Библиэд бичигдсэний дагуу намайг бүхий л зөвхт бос байдлаас цэвэрлэж өгөөч. Би гэмнүглээ гэмшин ухамсарлаж байна. Таны хүүхэд төдийгүй жинхэнэ дагалдагч болохыг хүсэж байна. Миний зүрхийг шинчилж өгөөч. Би цоошин бүтээл болсон. Надад ариун сүнсийг өгөөч. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрахын номын 2 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.